дэлхийгээр нэг тархан сууж суралцаж хөдөлмөрлж байгаа монголчуудтай шинжлэх ухаан тань мэдгүй од өндөр сүгийн хамт олонны зүгээс хамгийн сайн сайхны бүхнийг хүсэн мэдчилж байна. Яг одоо хятад хэл сурч чадаагүй хоёр хүн хоорондоо ярилцаж байна. Хятад хэл сурч чадаагүй төлөөлөл нь зандаа миний бие. Харин хятад хэл сурч тэндтэй үнэхээр одоо бүр ус цас шиг сурсан хүн миний өмнө сууж энэ зочин маань күнц сургуулийн захирал өнөр сайхан. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргье. За би яагаад хятад хэл сурах гэж орсон бол мэдчихэж байгаа. Гэтэ би дундуур нь танд хэлье. Та яагаад хятад хэл сурахаар болж вэ? За миний хувьд бол нэгдүгээр ангиас хятад хэл үзэж одоо өнөөдөр хүрсэн байна. Тэгээд хятад хэл сурах, хятад сурах болсон үндсэн шалтгаан бол мэдээж одоо монголчууд хоёр одоо байнгын хөрштэй. Хоёр хөршийн маань нэг хэл. Дээрэс нь аав ээж хоёр маань хятад улсад ганцхан 8 идэв байсан. Тэгээд 90-ээс юм аваад хойшоогоо авч зардаг. Тэгээд энэ одоо 8 их явцтай бол хятадын хөгжлийн хурдыг бол олж хараад хүүхдүүдээ сургая. Ер нь хятадын 100 ирж байгаа юм байна гэдэг. Энэ үнцэг талаас бол хятад очиж хятад хэлээр одоо намайг сургаж өнөөдрийг хүргэсэн байна. Тэгээд хүүхэд ахуй цагаас л ахуулаад хятадын талаар нэлээд ойлголттой бид нар чинь Ханжуугөө гэдэг нэг кино хүртэл үзээл те. Тиймэрхүү байдалтай үзээл өөр одоо олон Орос хятад орнуудын талаарх бүтээлүүдийг сонсож өнөөдрийг одоо хүрсэн байна. Тэгээд аав ээж маань л одоо хүсэл юм да. Тийм ээ тий. 7-8 настай хүүхд юу гэж өөрөө тэгэл бодож очил. За ер нь хятад хэл зургийг хэвдээ тий. Тэр чи эцэг чиглүүлж байгааг нэг харин тийм зөв чиглүүлвэл ингээд гоё байгаа юм л да. Сая та Хванжу гэгийг бид нар чи Хванжу гэ гэж ярьдаг ш. Та Хванжу гөгөө гэж байна. Тий. Гөгөө гэдэг чи юндэн гөгөн гөгөө. Хятадаар яг гөгөө гэжтэй. Тэгээ Хванжу гэ гэд монголоор нөгөө арай товчилж хэлж байгаа юм уу? Тэрвэр нь л сая гөгөө гэдгээр нь хэлчихэж байгаа. Тийм ээ. Тэгээд харин дөрвөн ханз үү. Хванжу гөгөө гэдэг. Тийм аа. Гөгөө гэдэг чинь нөгөө ахмах гэсэн үг шүү. Тэрнээс арай бас өөр. Ханз нь өөр. Тэр чи дуудлага адилхан мөртлөө ханзнууд нь өөр агуулгатай тийм юмнууд бол зөндөө. Тийм үү. Эхний одоо та тэгээд багада хятад хэлийг Монгол сурсан юм уу хятад сурсан юм? Нэгдүгээр ангиас хятад Монгол сурлаг байх уу? Монгол сурж хагаад ахлах ангидаа бол хятад очиж төгссөн. Тэгээд бакалавр болон магистрийн зэрэгээ хятад улсад хамгаалсан гэсэн үг. Тэгэхээр ер нь өсвөр насндаа хятадыг очиж сурсан байх нь шүү дээ. Тийм ахлах ангидаа гэдэг чинь. Тэгэл байх. Тэгэхээр яг хятад улсад яг очиход танд яг соёлын ямар ялгаа гардаг вэ? Энэ нөгөө соёлын шок гэж бид нар ярьдаг да. Тийм тохиолдол байна. Яг очингууд юу болсон бэ ер нь? Очоод тэр чинь яг өөрийгөө бас нэг нэлийн олон жил хятад л үзсэн ханс манс мэддэг очтол бас яг ингээд ярих гэхээр бас ярьж чадахгүй тий. Тэгээд хятадтай яг ингээд тулаал яг ярилцаал өдөр тутмын одоо харилцаанд ороод ирэхин хувьд бол соёлын аягүй их ялгаатай юм л. Яг анх очисон нөгөө 15 6-тай хүүхдийн эхний мэдрэмж бол хятадуудын харилцаа бол аягүй тийм чанга ярьдаг. Тэгээ ингээ харахаар ингээ загнаад байгаа ч юм шиг. Тэгээд яг ингээ дараа нь илүү сайн ингээ ойлгоод ирэнгуй зүгээр л ярьж исэн юм биш үү. Нөгөө соёлын ялгаа, хувь хүний харилцааны одоо тийм онцлог гэдэг юм уу тиймэрхүү зүйлсүүдэр ингээ гарч ирдэг. Монголчууд ч нөгөө хүний хөл дээр нэг гिचгчээр гар өрдөг шүү дээ. Би ихэд нөгөө очичоод мэдгүй л юмчдаг. Тэгэхэд яриад юм байдаг болоо хөөгч байсныг ч хэлэхгүй. Очичоод хүний хөлн дээр гар гिचгчээл гарын бариад авсан ч миний үзбэр амар ингээ том хараал гайхаал бүр ямар ч тийм соёл бол байхгүй. Тэгээд бас нэг одоо санаанд орж байгаа нэг зүйл бол нэг хоолнд орчоод мөнгө өгчөөд хариулт авах гэсэн чинь миний үз шидэд өгдөг. Яг ингэ шидэд хөрчин ингээд нөгөө монголчууд бол нохоонд л юм шидэж өг гээл ярьдаг те. Тэгэн гот хятадууд бол тэр нэг тоохгүй. Яг ингэчээл хурдан гэж байгаа юм шиг ингээл өгчдөг. Тэгээ тиймэрхүү соёлын ялгаанууд бол анх очиход бол их юм сонирн байсан. Тэгээд монголчуудаас бас нэг ялгаатай зүйл нь бол тэр чинь өглөө айгүй ирц сэрдэг. Орой 10 гүйл оронд орчдөг. Тийм тийм. Ирц унтдаг, ирц сэрдэг. Өдөр заавал унтна тий. Өдрөөс унтна. Тэгээ яг ингээл өглөөний цай уuna, өдөр хоолоо идэнэ, орой хоолоо идэнэ. Тэгээд айгүй хөдөлмөрч харт юм. Тэгээ ингээ хараад үцхэд бол бүр ирцсэн гадаа гараад одоо 6-7 цагт гүүж ийн. Тэгэхээр чин одоо монголчуудын хувьд бол шал өөр шүү дээ. Тэгэхээр ийм соёлын ялгаа бол хятад улсын хувьд бол бас их. Харин тийм ээ. Би болохоор таныг бодвол нөгөө хөгшөрсөн үедээ явсан.
Одоо нөгөө өсвөр насны хүүхдийг бодвол 28 наснд явсан. За Сурах гэж Гуанжуур яваад. Тэгээ явсан шалтгаан маань болохоор яг үнэндээ бол хятадэл сурыг гэж бодсон нь үнэн л дээ. Гэхдээ би нэг нөгөө рок хамтлагт гитарч юм байсан. Шөнийн галтар гэдэг. Тэгээд тэр хамтлагаас би хөөгдсөн байхгүй. Тэгээ сэтгэл санаар унаад тэ эн чинь маш гоё миний зориг маань байсан юм чинь цом өмө гаргацсан. Тэгээд өөрөөсөө зүхтаад юу хийх вэ гэд өөрийгөө хайсан тохиолдол маань юм л да. Тэгээд очиход 28 наснда Гуанжууд би зөрөөд Монгол хөнгөө газар чигээд Монгол оюутангөө тэгээд их ганцаарцсан. Тэгээ хятад сурах гэж их оролцсон. Гэтэл би нөгөө юу одоо Бүтүнхуа гэдэг яг Бээжинг хэлж чинь яг гэдэг лээ. Мандарин үлээ. Тийм, мандарин гэдэг англиар хэлж байгаа. Бүтүнхуа гэдэг нь бол хятадаараа. Монголоор бол төв аялга гэдэг. Одоо манай монголчуудын хувьд бол нөгөө халах гэдэг аялга гэдэг чинь тэрийг яг төв аялга л гэж хэлээ. Тэгээд нэг хагасчил ингээд одоо тэр төв хятад аялгыг ингээд сурч гарсан чинь намайг ойлгодог юм байдаг. Би ч өөрөө хэлний одоо тэр сайнч бэлдээгүй юм шиг. Тэр чинь кантон аялгаар ярьдаг юм чинь. Шаал өөр тий. Ши гэдэг авиам авихгүй бүгдийн сигэр би тэгээд бүр 14-2-оос ялхаа байлаад бүр тэгээ гутраад. Тэгээд хагасчил тэнгууд Чинхуанда явж байгаа. Арай нэг Бээжинд ойрхон гэдэг. Тийм бай. Тэгээд нэг тэнд хагасчил сурах гад тэгээд яг 70 хэрэг явцын нөгөө ярилцлагын донд би тэгээд яаж бүтлгүүцсэн тухайгаа яриад байна. Та бүтлгүү хүн би өнөөдөр ярилцлага. За тэгэхээр хятадын та тэндээ тэгээд одоо ихтэй сургуульд орлоо шүү дээ. Хятадын ихтэй сургууль, Монголын ихтэй сургуулийн ялгаа нь юу вэ? Ялгаа ер нь их шүү. Одоо наазах нь миний одоо сурж исэн сургууль бол Харбины технологийн их сургууль гэдэг 55,000 оюутантай хятадтай одоо ихний 10-т ордог том сургууль л да. Тэгээд тухайн сургууль төр чинь бол нөгөө хүүхдүүд эсэлтийн шалгалтаар өндөр оноо авсан хүүхдүүд нь очдог. Тэгэхээр миний одоо яг нөгөө нүдээр харсан оюутнууд бол амар хичээнгүй. Асар хичээнгүй. Тэр чинь нөгөө яэш оноогоор өндөр авснууд нь ирчихэж байгаа. Бүр сум тосгоноосоо тий ганцхан хүүхэд ирж мэрдэг. Тухайн сум тосгоноос ганцхан хүүхэд ирээд тэгээ бүр юм тариаланчин гаралтай хүүхэд мөхт хүртэл ирдэг. Гэхдээ яг л нөгөө аав ээж нь хүүхдийн төлөө байдгаараа зүтгэцсэн тий. Хүүхэд нь бол ерөөсөө сурах гэж төрсэн юм шиг. Тийм ганц хүүхдэд төлөө ерөөсөө тэгээд ихтэй сургуульд орж байгаа тэр хүүхдүүд бол өглөө эрт сэрэл нөгөө өглөөний цайгаа уугаал гарч гүүгээл тэгээл ерөөсөө тасралтгүй хичээлдээ суугаал өдөр унтаал тэгээ номын санд суугаал дахиж хичээлд суугаал хоолоо идэл дахиж оройн ингээл суугаал ер нь бол нөгөө тэр ихтэй сургуулиудын кампустэй одоо манай байсан Харбинд байсан тэр хотхон бол хаашаашаа нэг юм 2 км ингээд дотроо бүх юм нэг дор байж идэг дотор байр нь вэ нүү, хоол нь вэ нүү, те номын сан нь вэ нүү, бүх фасилити нь маш сайн ингээд дэмжигдсэн. Тэгээ тийм газар чинь хүн бол ерөөсөө сурахч л очдөг юм бэл. Хятадууд бол өглөөнөөс орой хүртэл сурж байгаа. Тэгээ монголчуудын хувьд бол бас яг нөгөө хөсөл тэмүүлэл зориг нь бас яг тодорхой биш байдаг юм шиг байна. Тийм наач гараад байгаа шүү дээ. Тэр утгаараа бол бас яг нөгөө одоо би найзуудаасаа эсвэл одоо ойр тойрны улсуудыг л харж байгаа шүү дээ. Тэгэхээр бас яг ингээл өдөр шөнөгөө ингээл хичээл зүтгэл гаргаал зүтгээд байгаа байдал нь хятадтай харьцуулахад бол одоо арай жоохон өөр гэх юм уу те. Тий. Би Гуанжууд очиад мэдээж хэрэг тэгэл тэнд ч олон улсын найзуудтай болно те. Олон орны мөн хятад найзуудтай болж шүү дээ. Надтай найзсан хүмүүсийн сурлан муудаад байгаа юм чи. Би нөгөө элдэг юм яриад нөгөө үлгэр зөхөөх дуртай. Тэгээ элдэг юм яриад өөрийнх нь гачин юмыг яриад тэгэл тэд нар автагдаад байдаг болно. Автаад байдаг надтай байх дуртай байдаг. Гэхдээ нөгөө би чи их төвөгтэй хүн байгаа байхгүй тэд нарт яг хичээл нөгөө номдоо шандах юмд нь би гай болоо. Өөрөө ч муудаад нөгөө түлээж муудаад тэгж наваг явахад зарим баярлсан байна. Тэгэхэд яг нэг юм анзаарсан. Мааг чин их том сургуулаа. Юу нэ? Өмнөд хятадын технологийн сургууль гэдэг. Их том сургууль. 60-70 мянган хүүхэдтэй. Тэгээд юу гэж их нөгөө том кампустай учраас олон ингээд гоё нөгөө хиймэл нууруудтай тэнд ингээл гоё цэцэг ургацсан мэлхий дуурна. Тэгэл өглөө босоход мэлхийнээс чанга нэг юм дуурдаг байхгүй. Өглөө унтж хахад тэр нь нуурын ирэг дээр бүгд ингээд оюутнууд ингээд зогсцсон цаасаа ингээд амир чанга уурс цээжилт юм байна. Бид нар чинь цээжлэхдээ ер нь ингээд нэг зүгээр уншаад монгол хүнийг олсон гэж ер нь ингээд ойлгочдөг. Тэд нар бүр ингээд өглөөнөөс ингээд чанга ингээд ойрлж ингээд бие биенсээ давж ингээд тэгж хашгирч уншаад пэш ямар хөдөлмөрч ингэж бодчихсон тэр хичээнгүй тий. Сурахын төлөө төрсөн юм шиг харагдана л дээ. Тэгэхээр хятадын за тэр хувь хүнийх нь онцлог тийм байт юм биш хятад хүний. Тэгвэл яг боловсролын системийнх нь онцлог нь даваа тал юм уу? Боловсролын системийн даваа тал бол нөгөө хүн амаа дагаад
хятадууд ч бас маш олон тийм төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжсэн. 211 985 гэдэг ийм том төсөл хөтөлбөрүүд. Тэргээрээ бас нөгөө гадаад улсуудаас сайн улсуудыг бэлдэж авчирч те нөгөө доктор профессоруудаа бэлдэж дэлхийн одоо тэргүүний зэргийн эмэгтэй сургуулиудыг хийнэ гэл улс нь аягүй өндөр хөрөнгө оруулалтууд хийгээд явцсан. Тэгэхээр яг тэр дундаас гарч ирж байгаа багш боловсон хүчний чадвар бол үнэхээр сайн байгаад байгаа. Яг тэр ихтэй сургуульд ороод багшийнхаа хувьд хүлэмжшөрөгдөж чадна гэдэг бол нөгөө бакалавр, магистр, доктор тий профессорын зэрэг рүү ирж байгаа дандаа мундгууд нь тийм мундаг багш нар болж ирээд байгаа. Тэгэхээр багш боловсон хүчний хувьд бол хятад үнэхээр мундаг байгаад байгаа. Тэгээд бэлтгэж гаргаж байгаа нөгөө мэрэгчлэлтэй тэр сонгож байгаа бэлтгэж байгаа мэрэгчлэнүүдийнх нь зах зээл дээр гарч ирээ шууд ажлын байран дээр гарах боломж нь эхнээсээ захиалахтай. Яг нэг ийм мэрэгжлийн улсуудыг бэлтмээр байна гэж зорилготойгоор бэлтцсэн. Тэгээ өөрсдийнх нь тэр том улсынхаа хэрэгжиж байгаа мега төслүүд рүү зориулсан тийм боловсон хүчнүүдийг бэлтээд явж байгаа. Тэгээ боловсролын тогтолцооны хувьд бол ихтэй сургуулиудын тогтолцоо нь бол маш сайн тогтцсон л байгаа. Тэгээ одоо бидний нүдэн дээр хятад хөгжиж шээ. Ганцхан жишээ ингээд дуртаад үзэхэд л хурдны галт тэрэгнийх нь байгаа байдал. Бид нэр 2008 онд олимп болчихсон шүү дээ. Тэгээд очиход одоо яг Бээжингээс Чинхуандаа хүртэл хурдны галт тэрэг явдаг байсан. Бээжингээс Тэнжин хүртэл явдаг байсан. Нэг одоо Тэнжин рүү бол 30 минут явдаг тий. Тухайн үед бол нэг 700 хүрэхгүй километр хурдны галт тэрэг нэг замтай байсан. Одоо сая 2024 оны байдлаар ингээ хараад үзэнгүүт нөгөө 700 км хурдны замыг чинь хятад даяар барьсаар 30 мянган км хурдны замтай болсон байна. Галт тэрэгний одоо замынх нь урч штэ тий. Юу эн чин дэлхийг экваторын бүсээр нь нэг ингэж бүтэн тойроход 40 мянга байдаг штэ. Тий. Бараг дэлхийг тойрлоо штэ энэ. Дэлхийг тойрлоо. Тий. Тэгээд тэр хурдны замыг одоо замыг нь хийхтэй тэр дээр явж байгаа минут секунд зүрхгүйгээр ирж буцаж байгаа тэр технологи тэнд ажиллаж байгаа улсууд энэ төр хариуцлага хүнээ бэлдсэн байгаа байдал бол бидний нүдэн дээр юу вэ л болчиход ш. Бид нэр Улаанбаатар хотынхон доор ганцхан метро барих гэж одоо яг юу болж байгаа вэ? Яг метро барих мэрэгчлэлтэн Монгол улсад байна уу? Тий. Тэгэхээр бол нөгөө боловсролын тогтолцооны одоо ялгаа бол асар өндөрлөө байгаа юм л да. Тийм байна тий. Тэрс нэг олон хүн амтайдаа тэр дундаас нэг мондөг хүн гарч ирээд байгаа юм чи нийтээрээ өөр байгаа л да. Тэрийг хөдөлмөрч байгаа тийм. Хичээнгүй байгаа тийм илүү зоригтой байгаа тийм тий. Тийм байна. За хятад хоёлаа суралцах чинь зардлын талаар ярьцгаая л яг өнөөдөр ямар байгааг би сайн мэдэхгүй. Би 2009 онд гэдэг чи одоо бас 12 3 жилийн өмнө юм байна шүү дээ. Үгүй юулээ бүр 16 жилийн өмнө юм. Тэгэхээр 16 жилийн өмнө би ямар байсныг мэдчихэв. Би нэг ер нь 1000 юанаар хангалттай амьдэрч байсан. 1000 юанаар л. Тэгээд тухайд нэг 200 төгрөг гэсэн. Тэгэхээр нэг 200 мянган төгрөгөөр тэр үеийг тэгээд юу маань хагас жилийн төлбөр маань нэг 14 мянган юан байсан. Тэгээд кампустаас сайхан тэгэл. Тий. Одоо ямар вэ? Одоо сургуулиуд бас л нөгөө байрлаж байгаа хот тий. Ямар одоо зэргийн сургууль сурж байгаагаас шалтгаалаад өөр. Ер нь бол нөгөө хятад л сурья гэд хятад руу хүмүүс чинь явж сурах га хэлний бэлтгэлж явъя гэдэг шүү дээ. Тэрийг бол ингээ хараад үзэнгүүт нэг жилийн төлбөр нь 8,000-аас нэг 13-4 мянган юан тий. Дотор байрныхын зардал бол нэг хамгийн одоо хямд нэг 600 юанаас ахуулаад 1500 2500 тухайн сургуулиасаа ингээд өөр. Тэгээд танихаар одоо нэг 1000 янаар амьдэрчдэг байсан гэхээр одоо бол жоох өртгөн өссөн байл. Хятад очиод нэг ахтахан хоол идээл гараад ирэх чинь бас л өөр дөнгүүд яригадаад. Мэдээж нөгөө оюутны амьдрал дотор ч нөгөө хоолны газрууд нь хотхон дотроо байдаг. Оюутны хотхон дотор тэднэр нь хямдхан гоё амттай тий. Тэгээ олон сонголттой. Олон сонголттой. Тэгээ тэргээрээ явхад бол бас нэг одоо 1000-аас 1500 yen бол доотлол нь хэрэг болж ах шиг байна. Тэгээ ингээд ерөөхдөө нь ингээд тооцоолоод хараад үзэх юм бол нэг жилд хэлний бэлтгэлж яваад суралцлаа гэж бодоход нөгөө суралцах хот сургуулиас шилтгаалаад нэг 15 саяас 25 сая төгрөгийн хэлбэг зардал гарахаар баг шиг л хэлний бэлтгэлчүүд. Бакалаврын зэргийг ингээд хараад үзэх юм бол нөгөө хувийн зардлаар сурахад бол нэг төлбөр нь хэлний бэлтгэлээ батах юм бол арай одоо нэг дахин ч байдаг юм уу үнэтэй байдаг. Тэргээр нь ингээд тооцоод үзэхэд нэг 20-30 сая төгрөгийн одоо суралцж байгаа сургуулиас шилтгаалаад өөр зардлууд гарахаар. За магистр бол дахиад бас нэг 25-аас 35 сая төгрөгч байдаг юм уу. За доктор бол нэг 30-аас одоо 45-50 сая төгрөгч байдаг юм уу тий. Хувийн зардлаар сурахад бол нэг тиймэрхүү зардлууд гарахаар ерхий тоонууд бол харагдчихлаа. Тийм. Гэхдээ энэ чинь бас нэг юу
тэтгэлэг гэж бас нэг гоё юм байгаад тийм. Одоо чинь манай физикч бэлгүү маань манай одоо орны нөгөө од мөндөр суугийн одон орны нэвтрүүлэг хийдэг мундаг физикч маань байдаг хгүй. Одоо шинжлэх ухааны академи их сургууль гэж байгаа шүү дээ. Тэр нэг тэнд яг одоо доктор нөгөө хамгаалах гэдэг одоо 3 4 жил сурна л да. А тэр хүн бол ингээд дэлхийгээс нэг 2 хүн авсны нэг нь яг энэ жилийнх яг тэгээ бүр их мундаг. Тэгээд цалин өс нь бол цаа чин замрааг авч байгаа хөө. Их ер нь юмыг их сайн сурчгаар эргээд нөгөө юу их боломж байдаг те. Цалин авч сурдаг юм байдаг те. За бисээ нэх гоё юм ярьж байгаа тийм хадвар марч тийм а тий. Та тэтгэлэг сурах гэсэн баг та. Тий. Тэтгэлэг үү тий. Мөн үү тий. Тэтгэлгийн талаар бол ер нь их олон төрлийн тэтгэлгүүд л бас байгаад байна. Одоо яг нөгөө ковидын өмнө бол бас нэлээд их дучин нээлттэй бодлоготой байж байгаа. Ковидын үеэр чинь нөгөө хилэн хаагдаад нам зогслоо шүү дээ тий. Тэгээ ковидын дараах нэг юм сэргэлтийн үегээд сая бол өстой 2-3 жил бол сайн тэтгэлэг өглөө. Тэгсэн тий. Мянганы зам, нэг бүс гээл тий. Гэл ийм олон одоо төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд эдийн засгийн газрын тэтгэлгүүч байна, мууж хотуудын тэтгэлгүүч байна, сургуулийн тэтгэлгүүч байна тий. Тэгээ манайхан ч бас дийлэнхтэй элний бэлтгэлээс нь ахуулаад тэтгэлэгтэй явчих юм сонирхол өндөртэй байдаг. Тиймэрхүү тэтгэлгийн төрлүүд нь бол нэг юм засгийн газрын тэтгэлэг хүсэлт гаргаад тэнцгийн болвол тэрэн дээр бол элний бэлтгэлийн тэтгэлэг бол байгаад л. Сая бас нөгөө ковидын дараахан гадаад оюутнуудаа нэлээд сайн татах зорилготой хятадууд элний бэлтгэл хүртэл тэтгэлгийг зарлалаа шүү дээ. Тэгээ энэ жилээс суусан чинь нэлээд багасцсан байна. Элний бэлтгэл тал дээр бол бакалавр дээр бас нөгөө дийлэнх тэтгэлгүүд нь бол мэдээж эдийн засгийн газрын тэтгэлэг байдаг. Мууж одоо хот сургуулийн тэтгэлгүүд бол нэг юм төлбөрийг хөнгөлөх байдаг юм уу те. За их сайн тэтгэлэг нь бол дотор байрыг хөнгөлдөг гэдэг юм уу те. Иймэрхүү байдалтай тийм тэтгэлгийн төрлүүд бол зөндөл байна. Тэгээд яг ийм магистр юм уу, доктор гэх юм уу, мэрэгжил дэвшлүүлэх төрлийн тэтгэлгүүд бол маш олон байна. Сургуулиуд нь ч өөрсдөө өгч чинь засгийн газрын тэтгэлэг нь ч одоо ороход маш боломжийн байгаад байна. Тэгэхээр нөгөө тэтгэлэг аваад явъя гэж сонирхож байгаа улсууд бол яг нөгөө тухайн сургууль те нөгөө сурах байгаа мэрэгжил одоо хот мотоо айгүй сайн судалж агаад өөрсдөө шууд холбогдоод барилж хүсэлтээ гаргачих нь бол нээлттэй болцсон. Дэлхийн дээр тий. Заавал одоо дундын зууч хэрэггүй шүү. Хэрэг байхгүй. Хэрэггүй тий. Тэгээд тэр чинь нэг тодорхой хэмжээний мөнгө л дундын зуучтай алднаа л гэсэн үг шүү дээ хэрнэ. Тий. Одоо бүх юм нээлттэй байхад бол би тэгэд тэр нэг оюутны хотхонд нь тэр хоолны амтыг нь одоо ч мартдаг. Үнэхээр гоё. Тэгээд тэр мөчөөс би юм бат харгалж эхэлсэн. Тийм миний таргалтын шатна тэнчээс тэр кампусаас эхэлтэй тэр гоё хоолноос нь болоод хямдхан бас замбрааг үдэж юм чи. За тэгээд ингээд хүн хүний нөгөө хичээнгүй байдал нь өөрчлөлтөө. Гэхдээ ер нь хятадхлыг ингээд гайгүй сурчиг гэвэл ер нь хэр хугацаа зарцуулах вэ? Хятадхлын хувьд бол одоо манайх нэг сургалтын төвтэй күнз боловсролын төв гэдэг. Тэнд бол 4 сарын хугацаанд HSK 4 авч байгаа хүүхдүүч байна. Тийм үү? Тий. Ямар сони. Ямар мондөг. Гэхдээ ингээд ямар ч суурьгүй байжснаа 4 сар сураад тэр чинь өөрөө юунаас шалтгаалаад байна вэ гэхээр мэдээж одоо хөтөлбөр багш гээд бид нар дээр юм бол байна. Нөгөө талдаа нөгөө сурын энийг нэг өөрийн болгочих гэсэн нөгөө хувийн зорилго, ээж аавынхын дэмжлэг, дээрэс нь одоо тэр чинь нэг юм оюутнууд байгаад идэг. Тэ эсвэл одоо 10 жилийн төгсчүүд байж байгаа хүүхдүүд илүү юм цаг чөлөөтэй. Яг өдөржин хилээ нүцчихэж байгаа байхгүй. Өдөрт 2 цагийн эрчимжүүлсэн сургалт аваад үлдсэн цаг дээр нь өөрөө бие таац сураалаа тий. Давтаал байнгын давтамжтай. Тэгээд тийм хичээнгүй улсууд бол 4 сарын дотор хагасчлалын дотор HSK 4 5 авсан түүх зөндөө байна. Тийм үү? Тий. Яаж мондөг юм бэ нэр. Энд чинь шууд бас тэтгэлгийн бас нэг хэрэгтэй зүйл болчихно тий. Гол үзүүлэлт шүү дээ. Энэ бол. Гэхдээ одоо яг юм нөгөө богино хугацаанд сурж байгаа улсууд маань бол илүү HSK-ний шалгалтанд өгөх тактикаар сураад байгаа. За ер нь бол өдөрт ингээ 20-30-аар нь ингээд сураад яг өөрийн болгож авсан үг бол бас эвгүй шүү дээ. Тий. Хүчээр зээжилж байгаа. Хооронд нь холбоод за яг энэ бол ийм утгатай юм байна. Тас гэж явчихж байгаа. За одоо жишээ нь манай күнз сургуульд бол хүүхдүүд 1-р ангис хятадл үздэг. 7 өнөخت 10 цаг үздэг. Өдрөө 2 цагийн хятадлын хичээл орчин тий. За энэ тохиолдолд бол тэр чинь яг ингээд нөгөө хэрэглээс хууртайгаар дэлгэрүүл заадаг. Яг ингээд автуулаад дээрэс нь нөгөө ийм хүүхдийн насны онцлогч байж чинь ерхий боловсролын сургуулийн хичээл дотор орохдоо тэр чинь өдөржин ганцхан хэл сураад байгаа юм биш тий. Одоо ингээ хүүхдүүдэд харахаар сая өрөвчдөг. Айгүй олон судлагдсан сурдаг.
одоо монгол хэл бол их хэлний суурь бол маш сайн байх хэрэгтэй шүү дээ. Энэ гадаад л сурж байгаа улсуудын хувьд бол тэгэхээр монгол хэлнээс ахуулаад математикийн хичээл те биеийн тамир дуу хөгжим те тэгээд нэмэлтээр орж байгаа дугуулангууд вэ чинь одоо манай 1-р ангийнхан жишээ нь уран гимнастикийн дугууланд явдаг, 2-р ангийнх нь бүжгийн дугууланд явдаг. Ямар гоё. Хажуугаар нь STEM-ийн сургалтанд суудаг. Юуны? STEM гэдэг одоо легогоор ингээд хүүхдүүд юм хийгээл ингээд явж яадаг юм бүтээл сэтгүүгийн дэмжсэн те. Тэгэл хажуугаар нь дахиад хэл үзнэ. Тэгээ хоолундаа хэдэн дээрэс нь сургуульд ирч хүн чинь хүн болж байгаа. Тэгэхээр нэг юм зорилгоо тодорхойлсон хүний ялгаа, тодорхойлоогүй те. Яг ийм ерхий боловсролын сургууль дээр орж ирж сурах хоёрын ялгаа бас байна л да. Тийм. Тэгээд хүүхэд байхдаа ер нь сурчвал илүү сайн сурдیں۔ Тэг хэл. Одоо энэ жишээ нь манай том хүү байхгүй. 6 дугаар ангид байхдаа нэг Нидерланд улсад очив. Одоо 22 3-т том залуу. Одоо мэдхгүй 6 7 хэл ярьж байна. Нидерланд ч өөрөө бас нэг хөдөлтөө хүн байна. 6 7 хэл гэдэг ч амаргүй шүү дээ. Байг. Яасан гэхээр манай өвөө нэг дипломат хүмүүс байхгүй. Тэгээ нэг олон хэлтэй. Тэгээ ингээд угаас залуугаас олон хэл сурчаар ингээ ойлгоод эхэлчихдэг гинэ. Тэгээ нэг удаа Голландд явжгаад ингээ нэг өдөр сонссон гинэ. За нэг 60% герман, нэг 40% англитэй ярьж байгаа юм байна да гэд ойлгонгуудаа маргааш нь ярьж үтсэн чи ярьсан гэдэг аахгүй. Тэр шиг болчтой юм байна. Тэгэхээр хүмүүс бас ингэ гоцсон байна тий. Тэгсэн байж магадгүй тий. За. Тэгэхээр одоо хятадууд гадаад оюутнуудад ер нь ямар хандлагатай байна яг одоогоор? Намайг бол тэр 16 жилийн өмнө очихд бол их талархалтай л байсан. Ер нь дуртай бүр. Хятадууд ч нөгөө олимпик хийгээл те 2008 оноос хойшоо хэд хэдэн ч бас өвлийн олимп бас хийчих шиг боллоо шүү дээ. Тэгээ ер нь бол нөгөө ухаантай улсууд наашаага гадаадуудтай бид нар сайхан харилцаж ийж өөрсдийн эдийн засаг дэлхих юм байна те. Тэр хаяараа нөгөө хятад улсууд дийлэнхтэй нэг юм хятад хүний нүүр царайг унахчихгүй, нэр хүндийг унахчихгүй гэдэг айгүй их санаа зовдөг улсууд. Тэгэхээр ер нь бол гадаадуудтай айгүй сайхан инээж, налааж те хамгийн өөрхөн байж болох эрэг байдлаар ингээд харьцдаг. Зарим ч бас тэгээд нэг олон хүнд сайнтай мунтай ихчээр бас өөр харьцаж байгаа улсууд бас байна. Тэгээд дийлэнхтэй бол ер нь эрэг хандлага бол хэвээрээ байлээ. Би сая одоо өнгөрсөн жил бас нэг 2 3 удаа бас хятад руу явлаа. Тэгээд очиод ярилцаад наан цанагт бол анхны нөгөө 2004 онд намайг очиж исэн хятадуудын байгаа байдал бол тийс өөр л болоод байна. Үнэхээр тэр хүнтэй харьцаж байгаа харилцааны байдал, хувь хүний соёл тий тэр гадаадууд харилцаж байгаа зүйлсүүд нь гудамжинд явж байгаа ер нь дийлэх улсууд англиар ингээд юм асуухт бол ер нь хариулчих төвчөнд очсон ба шүү дээ. Тэгэхээр бол гадаад оюутнуудад тухайн нөгөө сургуулиудаас бас их шалтгаалдаг л да. Жишээ нь юм олон сургууль нэгтэй сургууль тий тэр дотроос гадаад оюутны одоо хүлээж авч сургах бодлого нь сайн хөгжсөн тий олон удаа сургаад үзсэн тийм сургуулиуд бол бүр мундаг шүү дээ. Гадаад оюутны ирэнгут наан цаана гэж яриад ерөөс айгүй хөрх нээлттэй. Ер нь аюулгүй байдлаараа хятадууд ч дэлхийд бас одоо сайн шүү дээ. Хүүхдээ авилж сурахад бол аюулгүй. Тэгээд хятадууд нэг юм хоол унд нь асуудалгүй тий. Тэгээд нэг юм сэтгэл амар сурах бас нэг тийм орчин бас мөн л байгаа даа. Тийм би хятад сурж исэн миний хамгийн яг гоё мөч мэн болохоор дугуй ундаг гэсэн. Тэгэхээр тэр дугуйтай байна гэдэг чинь их гоё юм чинь. Ер нь ингээд дууж игээд явж хад хүн ер нь дугуй унахаар ягаад тэр Нидерланд энэ төр те Люксембург одоо тэр хавийн улсууд маш өндөр наслаад байна гэхээр ерөөсөө дугуй юм хэлээ шүү дээ. Дугуй унахаар хүний дундаж нас 10-аар нэмэгддэг гэж байгаа. Бүрийн судалгаагаар гарсан. Тэгээд ажралын тэр гормон их сайн ялгардаг гэдэг. Тэгээд стресс маш багтаа болно. Стресс бага болохоор нөгөө хичээл номдоо сайн шамдна. Нойр сайн байна. Стресс ихтэй байгаад тэгэхээр эн чинь те Монголд сурах чинь бас хөөрхөө энэ залуучууд бас хэцүү байна шүү дээ. Манай ус чинь нэг жоохон стресс ихтэй шүү дээ. Нэг алхаад явж ихээр нэг нүх гараад ирдэг. Дугуй нэг ихээр зам нь байхгүй. Машин тавь ихээр түгжирнэ. Их ийм стресстэй газар бараг босрол авч ирснаас дэлхийн супер газар босрол аваад тэр мэдсэн мэдлэгийг харин энэ онгорхой нүхнүүдийг засахад зарцуул их зүг болов гэж бодоод. Яг зөв. Би энэ дээр бас яг нөгөө хүүхдүүдээсээ хэлдэг. Ер нь бол одоо мууд сайн чинь бидний бас их орон тий. Тэгээд залуучууд бид нар өнөөдөр яах гэж энэ үйл хэргийг хийж явж байгаа юм тий. Энэ утааг байхгүй болохын тулд бидний оруулж чадах хөв нэмэр юу? Энэ Улаанбаатарын төгжрлийг бууруулахад бидний хийж чадсан зүйл юу тий? Тэгэхээр ер нь бол Монгол хүний нэг юм их оронд сэтгэлгээ тий.
Монголоо гэсэн бодлыг бол хүүхдүүдэд аягүй сайн суулгаж өгөх хэрэгтэй юм бэл. Яг. Хүн сургуулийн хувьд бол ингээд хараад үзэхэд бид нэр их хэлний суурийг аягүй сайн тавьдаг. Дээрэс нь 10 дугаар ангита хүүхдүүдийг бид нар малчингийн хөтөлбөрт хамруулдаг. Гоё юм шүү дээ. Одоо гоё юм бит. Дундгой аймгийн Дэлгэр хангаас сум дээр очиод 3 өдөр яг ингээд сүлжээ байхгүй гар утсаар хэрэглэх боломжгүй. Тийм малчаа айлд авчиад ингээд байлгадаг. Дээрэс нь 10 дугаар ангид орсон хүүхдүүдийг бүгдөө бид нар заавал суралцах туулангаар морин хуур тоглолт сургадаг. Яасгүй. Тэгээ эн чинь нөгөө яг нэг юм эх орон сэтгэлгээ гэдэг зүйлийг одоо чинь хятад очиж сурчаар эсвэл хятад хэл сургачаар нэг юм болохгүй болчиход байгаа юм шиг нэг юм сэтгэлгээ байгаад байна шүү дээ. Хүн сургуулийн хувьд бол ийм багаас нь эх орон сэтгэлгээг аягүй сайн дэмждэг. Миний хэлж байгаа хүүхдүүд хэлж байгаа гол одоо өнцөг бол юу вэ гэхээр хэлээ сайн сураад хятадын ихтэй сургуульд аягүй сайн очиж сураад зүгээр нэг төгсөх нь гол зорилго биш. Хамгийн гол нь тэр академик мэдлэгийг маш сайн одоо сураад төгсөөд магадгүй хятад компанид орж хэдэн жил ажиллаад тэнд бол одоо цалингийн дунд хэмжээ аягүй өндөр байна. Гэлээч гэсэн хэдэн жил ажиллаад заавал Монголд ирлээд байгаа. Ирээд яг тэр өөрийнхөө сурсан мэдсэн зүйлсийг яг энэ Улаанбаатар хотын байна уу, Монгол улсын ирээдүйн хөгжилт хэрэгтэй байна уу? Гэхдээ одоо нэг ганцхан лайн метро хийх гэж бид нар ингээд бөө юм болоод байгаа байхгүй. Тэгээ энийг хийж чадах үс тийм инженер техникийн мэрэгчлэтнүүдийг хүн сургууль өөрөө хятад руу авчиж сургаад төгсгөөд тэгээ авчираад та энд л хурж ирж одоо ажиллана шүү тий. Улсаа хөгжүүлэх төр өөрсдөө хувь нэмрийг оруулах шүү гэдгийг хэлж өгöd. Тэрийг ингээд яг одооноос нь хэлхээсээ гадна хүн чинь яг ингээд морин өрөө тоглоод сууж их үедээ яг тэр нөгөө өөрийнхөө өв соёл, түүх соёлоо ингэж дотроо мэдчихэдэг. Тий. Энийг л одоо тээж авах шүү, та нар буцаж ирэн шүү гэдэг дээр нь л эхнээс нь л хэлээд байгаа. Тий. Би тэгэд ягаад сурхаа байснаа би тэнд хэлэх. Сурхаа байснаа. Яг то би нөгөө бас нөгөө өсвөр насны хүүхд биш шүү дээ. Энд 30 төгсөн, болцсон. Тэгээд хүүгээ санана. Тэгээд би уулын сурах гэсэн. Тэгсэн чинь 7 сарын 8 болчтой. 7 сарын 8 би кампус дээр зарим оюутнууд ингээ гэртээрч би болохоор ер нь харихгүй харьчвал би ирэхгүй гэж өөрөөсөө айгаад өөрийгөө би зэгэрчээд. Тэгээд 8 болоод тэгсэн чинь ингээд нүдэнд ингээд найзууд лагер дээр ингээд хоорондоо цуглдсан мах чанаад тэгээд телевизээр гадаа тавьсан айрыг уугаад бүхүүцэж гин гэж төсөөлөлтэй. Тэр төсөөл намайг жинхэнэ байхгүй болгосон. Тэгээд уртын дуу ингээд чихэнд ингээд сонсогдоод бүр тэгж за бүр үнэхээр бууж өгөөд надад би тэгэж тэнд нэг гоё санаа олсон. Би ирээдүйн яг иймэрхүү ажил хийхээ тэнд би гол нь ингээд тайван гоё газар штэ хэт чинь тэгээ бодож жоод за яг хөө хэтэл хүмүүс сураг би миний зорилго жоох өөр юм байна гэд. Тэгээ би яг наадмын өдөр заслан дээр найзууд дээр хашааг нь даваал ороод ирсэн. Их орон гэж нэр тэгж тац дуудд юм бэл. Бид нар чинь оюутан байж ах чинь нөгөө Монгол оюутны холбоо гэд харьбын дахь Монгол оюутны холбоог үүсгэн байгуулаад тухайн үед өдөр төгсгөл дээр би бас ажиллаж ийлээ. Тэгэл нөгөө улс тунхсны баяр гэж байдаг байлаа шүү дээ. 11 сарын 27-нд. Тэр үеэр чинь монголчуудаараа цуглаал тэгээд тухайн үед нөгөө дуучин Жавхлангийн Монголын үнэртэй салхих гэдэг дуу үнэн хийд байлаа шүү дээ. Тэр чинь сонсоод уйлал bijдэг байлаа шүү дээ. Яг тэр нэг нөгөө хятад чинь нэг юм амьсгалахаар нэг юм бөхчим чим шиг юм нэг байдаг шүү дээ. Тэгэл яг Монголд богоноос буугаад байна уу эсвэл онгоцноос буугаад байна уу? Нэг сайхан цээж дөрөн амьсгалаад шал өөртөө. Тэр мэдрэмжийг ингээд авах тэр мэдрэмж бол нэг өөр л байдаг. Эх орондоо ирнэ гэдэг чинь өөр шүү дээ. Хятад сурсан диплом Монгол бол олон улсад ер нь одоо хэр үнэлэгдэж байгаа вэ? Диплом болвол тэр чинь маш их нөгөө нэг юм өндөр шалгуур тий хичээл зүтгэл давж иж гарч ирж байгаа зүйл учраас үнэлэгдэж байгаа. Гэхдээ яаж хийж байгаад нэг юм төгсөх болвол зорилгоо болгочих юм бол угаасаа үнц нүгүү үнэлэгдэхгүй. Тэгэхээр нөгөө дүнгийн хуудсыг харах хэрэгтэй. Тэрэн дээр ямар судалгааны мэргэжлийн хичээл дээр хэд сурсан бэ гэдг нь бол энэ бол айгүй чухал. Энийг хараад бол энэ бол сайн хүн үү эсвэл сул кандидат үү гэдгийг бол бид нар шууд өгнж бол. Ягаад гэвэл хятадын тэр ихтэй сургуулиудын хүндлэнгийн шалгалтын үнэлгээний систем бол үнэхээр хөгжсөн. Тийм муулах хэлтийн янзын тийм арга сэлт ямар ч одоо шансгүй. Ялангуяа ингээд тэр чинь ингээд хичээл дундын шалгалтууд явж байгаа тий. Жилийн эцсийнх дундийнх гэдэг ийм шалгалтууд явж байна.
тэдний тэр үнэлгээ бие дааж тэр багш дээрээ очиж хийсэн ажлууд эднэргээд айгүй олон төрлийн үнэлгээний шалтгаалж гарч ирдэг учраас ганц хоёр судлагдсан дээр сайн байгаад бус дээр нь сул байх юм бол ер нь сул кандидат. Нэгэн жигд сайн байх юм бол ер нь бол одоо хүний нөөцийн юм дутагдлалд Монголд орсон биз дээ. Тийм тий. Тэгэхээр дүнгийн утсыг бас сайн хараал. Тэгээ авахд бол хүлэмжшөрөгдөж байгаа. Бусад одоо би нэлээд хэдэн улсаар бас явж үзлээ. Одоо Солонгос байна уу, Япон байна уу, тий? Турк байна уу, одоо ингээл Таиланд ч байна уу. Ингээ яваад үзэнгууд хятад аялагчд их байх шиг байна. Дийлэг онгоцны бодолд ирнэ. Тухайн орных нь хэл байна, англи хэл байна. Араас нь заавал хятад ороод ирлээ шүү дээ. Хятадын жуурчдыг татахын уралдаан болж шүү дээ. Уралдаан болж. Тэгээ тэр утгаараа бол хятадлыг сураад авцсан өөр газар очиод ингээ ажиллахад бол энүүний бол сул тал бол байхгүй. Бүр л одоо хүмүүс хятадтай англи хэлтэй дээрэс нь мэрэгжлийн инженер хүн бол од болж штэ одоо ер нь. Яг үнэ. Би нэг яг инженер гэснээс нэг үлэмж гээд найз байгаа яг яриад байгаа. 40 төгсөж жагаад хятад явж доктор хамгаалахаар. Ирчим хүчээр. За яст үнэхээр сайн сурсан. Гэр бүлийн сайн дэмжсэн байх нь шүү дээ араас нь тийм. Тэгэхээр тэр чинь 2 хүүхдээ аав шүү дээ. За тэгээд доктор хамгаалчаад тэгээд ирээд миний бүр хамгийн гоё үзэсгэлэнтэй зүйл болсон. Шууд зүгээр тийсийн багшаалсан. Өөрөх мэдлэг одоо нэг оюутнуудтай. Хүн болгон явж сурч чадахгүй шүү дээ мэдээж хэрэгтэй. Яг тэр мэдлэгээ тэгж хуваалцаж байгаа нэг гоё санагц. Мундаг байна тэр чинь. Одоо ингээд уул уурхайн компаниуд айгүй өндөр цалингууд амлаж байна тий. Тэгэхэд зүгээр нөгөө өнөө маргаашаа бодоод тий. Тиймэрхүү бизнесийн салбарт хийслүүтэйгээр боловсролын салбарт оруулж ирнэ гэдэг чинь тухайн хүний нөгөө харж байгаа үнэт зүйл тий. Амьдралыг үзэх үзэл бол арай өөр төвшөнд очсон тий. Маш өндөр төвшөнд тий. Одоо тийм асуудал тэгж багшлах хэмжээнд ер нь бол явах. Одоо энэ чинь бидний хар бол одоо бэмбэрэн жугад цэндийн дамсрангуй хийдэг зүйл шүү дээ. Тий соён гэрлэг. За. Монголд хятад хэлтэй тэнд сурсан мэргэжлэнүүд ер нь давуу тал хэр вэ? Ер нь давуу тал их байна. Одоо наадсах нь л хятадтай бид нар дахиад нөгөө бомб нэмж нээгдэж чинь тий. Төмөр замаар дахиад холбогдож чинь. Энэ дээр ч гэсэн ер нь төрийн талаасаа ч тэр хувийн хвшил талаасаа ч тэр дагаад одоо бизнесийн энэ эргэлтийн дүнгууд ингээд өөрөө өсөж чинь. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дийлэнх одоо хувийн хвшлийн байгууллагууд бол хятадаас одоо дийлэнх юм худалдаж авч шүү дээ тий. Тэгэхээр наазах нь энэ гадаад худалдаа байна уу тий. Эсвэл оруулж ирээд бусад төрлийн үйл ажиллагаа явуулахад байна уу. Хятадтай ямар нэгэн байдлаар бол холбогдож байна. Тэгээд холбогдоод бизнесээ хийгээд ажиллаа хийгээд явахын тулд бол хятад хэлтэй байхаасаа гадна тухайн улсуудын нэг соёлыг аягүй сайн мэддэг, онцлогийг аягүй сайн мэддэг тий. Тийм байх нь бас аягүй чухал байгаа тийм. Тэр нь өөрөө давуу тал болчиход байна л та. Тэгжиж одоо хятадтай им үед ингэж ярьж гэж үнэ болгож байна тий. Жишээ нь манайх одоо күнд сургууль спорт заалныхаа төслийг одоо нэгд өдөр бидэд анхны тэмцээний хийхээр бэлдээ явж байна. 2023 онд ингээ эхлүүлсэн спорт зал маань 2 жил яваад одоо ашиглалтанд орж байна. Тэгээд сая энэ спорт заалны энэ төсөл дээр бол хятадтай би байнгын холбогдлоо шүү дээ. Тэгээ яг нөгөө үйлдвэртэй нь холбогддог. Дундын юм жижиглэн газруудаас нэг ч юм авсангүй. Яг цаанаас нь хамгийн хямд үнийг тий хамгийн сайныг нь тэгээ олоод тэгээд яг сургууль дээр яг хүүхдүүдийн төлөө яг л FIBA стандартын шал тий эсвэл одоо ханыг нь бол ийм акустик автан байгаад байгаа. Акустик автан өөрөө заал хэрээл нэг юм цорайтдаг байж болохгүй тий. Ороод нэг үйл ажиллагаа эднэр зохион байгуулждаг тэр нь өөрөө дуу шингээчдэг ч байдаг юм. Ингээл яриад явж байхад тэнд байж байгаа тэр зургийг тайлбарлахаас ахуулаад тэр дунд угсралтыг яаж хийх вэ? Тээвэрлэлтийг яаж хийх вэ? Нөгөө одоо чинь манай сургууль дээр 2 инженер ирсэн. Спорт заалны угсралтыг хийж ин л т. Тэгээд нөгөө улсуудтай чинь ингээ харилцаад яг эндээс нэгд би 5 хүн дагалдуулаад дараа нь сервис хийх болвол яах вэ? Тэ? Тэгэл дахиад нөгөө хятадууд руугаа яриад иж болохгүй шүү дээ. Тэрэн дээр нь дагалдуулж сургах, нөгөөдөл чинь ирэхээс өмнө яг ийм багаж байгаа юу те? Энийг ингэж ажиллая шүү гэл. Ингээд л одоо хэрвээ бид нар өөр нэг одоо хүнээр дамжуулаад те? Эсвэл одоо хятад байсан нэг юм дундын хүнээр дамжуулаад авсан бол зардал мөнгөний өвч гэсэн 2-3 дэх илүү өндөр зардлаар хийх юм л. Тэгэхээр бид нар Монголд энэ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бол хятадтай хүн байгаад яг хятадын соёлыг мэддэг байгаа, тэрийг олж чаддаг, энэ төрлийн юмнуудыг хийж чаддаг хүн байх юм бол их тийм том давуу тал бол байна. Хятад бол өөрөө ерөөсөө тэр хаяар боломжтой байгаа
Яг үнэ. Бид нар чинь үүдэнд нь байгаа шүү дээ. Тий, үүдэнд нь логистикийн хувьд айгүй давуу тал байгаа шүү дээ. Одоо 90 хүртэл хятадын дотоод тээвэр 3-5 өдрөлж шүү дээ. Тий. Тэгээд 90-ээс наашаага өсрөөд нэг 7 хоног тий. Тэгэхээр нэг 10-аас 15 хоногийн дотор үйлдвэрлэж дуусаад наашаага тээвэрлэл аваад ирнэ гэсэн чинь хугацааны хувьд, өртөг зардлын хувьд тий. Тэгээд нөгөө инженерүүд нь ирэхэд хүртэл онгоцны билет бүх юмуд нь бэлэн байж байна. Яг үнэ. Асар том давуу тал байна. Англи, Франц, Америк, Канада атаархаар байж шүү тийм маань. Тэгэлгүй яах вэ? Тэд нар хэрвээ ичэд байдаг бол манайхаар нөгөө газар нутг ингэ солио шүү нэр. Солино. Бизнесмэнүүд бол тий. Хаач байхгүй бол том давуу тал байна бол. Еврей хүн нэг ярьжсэнийг би сонсч байсан. Лагсан зүгээр ингээд нэг ухаантай юм байсан. Зүгээр ярьцлага ингээд сонсч байсан. Гэвч Монгол гэдэг үг ороод ирэхгүй. Тэгсэн чинь манай Израиль бол эргэн тойронд дайсантай. Бид нар Монгол бол хамгийн гоё байршилт. Гэт манай усыг жишээ цацаад их болдгсон бол Монгол улсаар ингээд газар зүгээ сольчих юмсан гэд ярьжсэн. Тэгс бид нар болохоор даалгаад гарцгүй энэ гачаач юм ярьдэн шүү дээ өөрсдөө. Тэгсэн чи юу жинхэнэ одоо эд байлиг руу гарцтай байхгүй тэр чинь боломж руу бас боломж. Одоо яг л нөгөө хятадуудыг үзэн ядахч байдаг юм уу те. Хятад соёлыг инглээ бид нар ууслаа гэдэг бас нэг ийм үзэл байдаг. Нөгөө талдаа ийм үнсэрхэг үзэлтэй эх оронч үзэлтэй байх нь буруу зүйл ерөөсөө биш. Бид нар өөрсдийнхөө дархлааг яаж бий болгох уу те. Наацх нь одоо хүн сургууль дээр бол 6 дугаар ангиас ахвала бид нар монгол хүч хичээл үзэж байна. Сая монгол хүчгийн баяр гэж хийлээ. Монгол хүчгийн баяр дээр багшийн хэлж байгаа үгнүүд те монгол хүчгийг бичгэд тэр дотор байж байгаа агуулга нь, өв соёл нь, түүх нь хамт явж байгаа байхгүй. Тэгэхээр эднийг бид нар их хэлний энэ суурийг бол аюу сайн тавих хэрэгтэй. Нөгөө талаас хятадуудыг үзэн ядах гэхээс илүүтэйгээр бид нар хятад улсыг өөрөө боломж гэж хараад тий илүү хятадуудтай бид нар хамтран ажиллах тий хятад соёлыг нь илүү сайн ойлгох, хятад хүнийг илүү сайн одоо мэдэж авах. Тэр дундаас суралцах шаардлагатай зүйлсүүдийг бид нар өөрсдөө суралцаж авах тий тэрний үр дүн дээрээс улсаа хөгжүүлэх гэдэг чинь эх оронч үзэл өөрөө гарч ирж байгаа нэг мөнцгөл байгаа юм л. Тий. Тэр хятад соёлыг ойлгох гэдэг дээр их гой санагчлаа. Ягаад тэр би чинь нэг тэр 30-аад настайд очиж байхдаа нэг цүл парламент юм аамч. Ямар нэг юм гяс шийдэх гэдэг. Тэгэхээр хятад чинь ингээд надад ингээд зөвлөж байгаа. Зандаа ингээд юм аа. Хятад хүнтэй ихлээд хоол идтээ. Тэгээд тэр өдөртөө нэг ажил ярихгүй дээ. За жоох ярина. Тэгээд ахаад хоол идтээ. Хоол идтээ гэдэг байхгүй. Их сайн хоол идэх шүү ер нь бол. Тэгээд би ингээд энэ соёлын ялгаа юм байна. Тэрнээс энэ давуу тал сул тал биш. Зүгээр өөр. Тэд нар чинь нөгөө цөөрөн соёл ирнэ л дээ. Бид нар чинь маш хурцтай нүүж ингэж амьд үлдэх чадвартай. Өнөөдөр шуурхад яах вэ те? Ингээд энэ ялгаан суулаад бид нар зарим зүйлийг тэр дорн шийдэж нөгөө сурцсан. Тэр шигэ яваад байгаа юм байна да гэж бодсон. Сая гэхтэл би наашаа ирэхэд чинь маршалын гүрээр ирж ирсэн аа. Гинт их таймны гүр болгож өөрчлөлт төгжрөлтэй байгаа л те. Бидний байгаа орчин нөхцөл тэгж хурдан шийдвэр гаргахыг харж ийн. Хятадууд бас нэлээд бас ажил мажлаа төлөвлөхтэй мэргэжлийн төвшөнд байдаг. Гэхдээ би сая хүн сургууль дээр Kumon гээд Японы хөтөлбөрийг нэвтрүүлэх гээд байгаа. Математикийн хөтөлбөр л төө. Дэлхийн 63 улсад нэвтэрсэн дэлхий дээр хэрэгжиж байгаа одоо Японы ийм алдартай хөтөлбөр. Тэрийг одоо японочдтой хамтраад оруулж ирэхээр Япон руу нэг явлаа. Японочууд нэг ирлээ. Тэгээ японочдтой уулзахад бол нэрээ үнэхээр дистаратай, зэгцтэй Нимба улсууд байдаг юм. Тэгээ тэр улсуудын тийм тодорхой зэгцтэй тэгтээ ийм фундамент сайн тавьж явж байгаа талаас ч гэсэн монголчууд бид нар суралцах ёстой л харагдал. Тэгэхээр нөгөө аль улсаас авах гэх зүйлсүүд байдаг гэхчлэн бид нар тэгэл яг бие дагаал тий сурахыг нь сураал авахыг нь аваад гэхийг нь гээл хөдөлгөөнтэй амьдрах нь монголчууд одоо бидний хүн амцөөтэй энэ их өргөн дэлгэр нутагтай тий энэ улсын бас онцлог байна л да. За одоо хоёлаа ер нь ярьслага одоо дуусах шат руу явж байгаа л гэхдээ асуух юм зөндөө байдаг. Одоо яг ингээд хүүхдээ за хятад сургая гэж юм уу те. Гэт ингээд бүр харийн усад ингээд явуулах чинь штэ. Яцхан хүүхдээ те нэг 10 хэдхэн настай. Тэгэхэд эцэг эхчүүд нь юуг зөвлөмөр энэ та? Би бол ер нь ерхий боловсролын сургуулийн төгсдөл битгий явуулаа л гэдэг. Яг тэгвэл би ахлах сургуультай очиод өөрөө ингээд байгаад үтцсэн байхгүй. Тэгээ энэний одоо сул талууд байна. Хүмүүс ингээд яарал орчинд нь очиж сурах чи илүү сайн сурах чи гэл ингээд ийм яарч твдэд байгаа юм. Тэгтэл хүүхд өөрөө хүүхдлүүдэг байхгүй. Би хүн болж төлөвшөөгүй байдаг. Бие даагаагүй байдаг. Аав ээжийн анхаарал, халамж
тий амьдралыг үзэх үзлэн сууж идэг. Дээрээс нь ерхий боловсролын сургуулийн манай энэ систем дээр дунд анги болон ахлах ангиуд дээр орж байгаа энэ судлагдхуунууд дээрээс нь одоо математик, физик, хим тий энэ байгалийн ухааны хичээлүүдийн гол суурьуд нь тавьчихдаг. Энэ зүйлсүүдийг яг өөрсдийнхөө их хэл дээр сурж аваад ээшийн шалгалтыг өгөөд төвшнгөө нэг сайн хараад одоо манай дээр чинь Монгол хэл бичгийн шалгалт гэдээ орж ирж байна тий 10 дугаар ангиас нь эхлээд өгөх бололцоо нь одоо нэгдэж ах шиг байна. Тэгэхээр яг энэний дараагаар бол төгсгөөд явуул их зүгээр юм болоо гэдэг одоо миний нэгдүгээр зөвлөмж бол байна. Одоо ирэн лүү гэдэг юм уу хөх хот руу гэдэг юм уу хүүхдүүд авчиж сургаад идэг. Тэнд очиод яг зорилго нь юу вэ? Хятад хэл сурах гэдэг юм. Тэ? Хятад хэл сургаад сайн хятад хэлтэй хүн яг яах юм? Ерөөдөө орчуулагч л гэж. Тийм тий. Тэгэхээр Монгол улсад яг орчуулагч хэрэгтэй байгаа юм. Одоо ChatGPT хөгжөөд бүхэл гэрээ тий одоо юм ажил төрлийн харилцааг ChatGPT хиймэл оюугаан зохицуулчих чинь. Тэгэхээр биднэрт хэлтэй хүн хэрэгтэй юм уу? Эсвэл яг юм байгалийн ухааны суурьтай инженер мэдлэгтэй улсууд хэрэгтэй юм. Тэгэхээр нөгөө хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй. Ер нь бол эцэгчүүдээр хэлдэг нэг юм зөвлөмж өөрийнхөө дутууг хүүхд дээрээ өгөх гээд хичээгээд идэг. Яараа твдэд идэг. Эхлээ тайван бай. Тэ. Хүүхдтэйгээ ярилц, хүүхдийн яриаг сонс, сонирхлыг илрүүл, тэ. Араас нь хүүхдэд ойлго. Энэ процесс байхгүйгээр нэг юм хүчлээл шууд ушаагаал эцэг их асран хамгаалж идэг хүн багш хүн биш үхгүй юу? Яг үнэ. Багш биш үхгүй. Наач үнэхээр эцэг их асран хамгаалж идэг хүн чинь хүүхдийн итгэлийг олсон дэмжигч хүн байхгүй. Тэгээ дэмжихийн тулд хүн яг яах ёстой. Хүүхдээ ингээд сонсдог, ойлгодог, тий? Араас нь ойлгосон дэр нь өөрийнхөө саналыг эвтэйхэн хэлдэг, ярилцдаг, тий? Нөгөө дуртай хүчтэй байдлаар энэ шийдвэрийг гаргадаг, аливаа шийдвэр гаргадаг хүүхдэд оролцуулдаг. Тэгэхээр энэ жишээ нь би хятад 10 жилээ төгсөхөд надад 10 жилийн найзууд айгүй бага байхгүй. Их сургуулаа ч гэсэн би хятад төгссөн. Их сургуулийн найзууд бас байхгүй. Ковидын жилүүд болоод нөгөө 2-3 жил ингээ холбоогүй байчаар чи найз айгүй багтаа болчихдээ. Сул тал нь бас 10 жилийн найзууд гэдэг чинь бүр багаас нь хинч биш байхаас нь би бинийгаа мэддэг найзууд гэдэг чинь айгүй том давуу тал байдаг. Яг үнэ. Сая манай менежер гэдэг нэг залуу байгаас энэ бит хоёр чинь хар багын найз 10 жилийн найзууд. Ингээд цугтаа ингээд энэ стартапт ингээд ажиллаад байж байгаа нь гоё шүү дээ. Тий. Тэгэхээр яг л би нэг дэмжээл. Хятад ингээ яваад өгөнгөө дундаас нь энэ харилцаанууд зогсдог тий. Тэгэхээр яг л эцэгчүүд өгж байгаа зөвлөмж бол эхлээд сайн судал, сайн бэлд тий. Яг хятадын хаашаа явуулах гэдэг юм. Ямар мэрэгчлэлтэй болох гэдэг юм. Тэр газарт нь тэтгэлэгт одоо хүсэлт гаргана гэх юм бол тэр нь бэлтгэхийн тулд яг юу бэлдсэн байх ёстой юм. Цаг хугацаанд. Одоо хүн сургуулийн хувьд бид нэр 10-11 дугаар ангийн дараа жил 12 дугаар анги маань эхний төсөл хийгдэх. Сая 24 оны 12 сард сая бас он гараад 2 сард бид нар 10-11 дугаар ангийнхантайгаа уулзалт хийл. Тэгээл яг хүүхдүүдээ за одоо жил гарны дараа төгслөө 2 жилийн гараад төгслөө шүү. Чи яг хэн болох гээд байна вэ гэдэг ээж автаа хамт суугаа ярилцж байгаа. Тэгээ хүүхдүүд бол яг нэг юм монголчуудын нэг юм сул талж байна. Цагийн тулгаж жагаад гинт ингээд дайрдаг. Тэгээ гинт шийдвэр гаргадаг. Энэ зүйл нь өөрөө эргээд ийм алдагдсан боломжууд үсэт байдаг. Тэгэхээр эртхэн шиг хүүхдтэйгээ ярилцаад яг хаашаа явах гээд байгаа, аль сургуульд орох гээд байгаа. Тэхийн тулд яг яах юм гэдгийг хүүхдтэй өөрт нь зорилгыг нь өгөх, ойлгуулах энэ процесс өөрөө айгүй чухал байдаг. Тэгжээж нөгөө дуртай хүчтэй байдлаар одоо багш хүсээд байдаг, эцэг хэсрам болж хүсээд байдаг, тий? Тэгтэл хүүхд хүсэхгүй байвал тэгэл дуусна шүү дээ. Явахгүй шүү дээ. Тэгэхээр хүүхдтэй айгүй сайн ойлгуулж, зорилгыг нь ухамсруулах тэрийг нь нээж илрүүлэхэд эцэгчүүд дэмжигч байр суурьаар оролцох. Багш нар бол чиглүүлэгч байр суурьтайгаар оролцох тий. Хүүхд өөрөө хичээх тий. Шамдах ийм байж ижил одоо энэ гурван талын хамтын ажиллагаа сайн байж иж хүүхдүүд маань амжилтанд хүрнэ л тий. За үнэхээр тий яг би өссөн бүх асуултанд ер нь хариулт авчлаа тий. За ингээд дэлхийгээр нэг тархан сууж хөдөлмөрлөж суралцж байгаа бүх монголчуудтай хамгийн сайхан бүхнийг хүсэн энэ нэвтрүүлгийг өндөрлж байна. Энэ нэвтрүүлэг хятадэл сурч чадсан чадаагүй хоёр хүн хоорондоо ярилцлаа. За ингээд күн сургуулийн захирал өнөр сайхан танд үнэхээр баярлалаа. Баярлалаа. Тэгээд та бүхэнд амжилт хүсье бас хятад хэл сурахаар төлөвлөж байгаа тий.
хятад сурахаар төлөвлөж байгаа хүүхдүүдэд бас аль болох өөрийнхөө хэмжээнд хэрэгтэй зүйлсийг ярих гэж хичээлээ. Та бүхэн бас урьж оролцуулсанд баярлалаа. За баярлалаа. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд хандив өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.